Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нөөцлөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал шалгалт хийжээ. Шалгалтад өмнөх 2012 онд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэх 11 компани хамрагдсан байна. Хүмүүс бол одоо бидний хийсэн шинжилгээ судалгаагаар 20 гаруй нэр төрлийн 73 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийлээ. Тэгээд энэ 73 дээжнээс болоод эерэг буюу одоо эрүүл ахуйн чанар тэнцээгүй тийм бүтээгдэхүүн бол илрээгүй. Ер нь бол нөөцлөсөн хүмүүс маань өөрөө өндөр температурт технологийн өндөр температурын горим шаарддаг бүтээгдэхүүн болохоор бол боловсролтын явцад бол ням бактериуд бол дийлэнх нь бол устж үгүй болдог тийм бас онцлог тийм хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Эдгээр компаниас чанарын шаардлага хангахгүй кимчи үйлдвэрлэж байсан 2 компани үйл ажиллагааг зогсоожээ. Хяналт шалгалтаар болохоор кимчи үйлдвэрлэдэг 2 аж ахуйн нэгж бол 2 жил дараалан өмнөх оны болон энэ жилийн хяналт шалгалтаар их эрсдэлтэй гэсэн үнэлэгдсэн. Тэгэхээр Баясгалант болор Эрхэм сан гэсэн хоёулаа кимчи үйлдвэрлэдэг үйлдвэрээс энэ хоёр үйлдвэрийг бол хяналтын хуудасаараа байцаагч нар маань эрсдэлтэй гэж үнэлсэн учраас хаасан байгаа төр зогсоосон байгаа албан шаардлага агтдаг үлдээ. Нөөцлөсөн бүтээгдэхүүнийг өндөр температурт бэлтгэдэг тул элдв ням бохирдол нь устдаг. Иймээс чанарын шаардлага хангахгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн гарах нь харьцангуй бага байдгийг албаныхан хэлж байна.